Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Мэддэгч мэддэггүй түүхийн бусандаа тавтай морил. Өнөөдөр бид түүхээр дахин аялж, өдөр тутамдаа маш танил хэрнээ нууцлаг нэг зүйлийн мөрөөр хамтдаа аялна. Юу гэж бодож байна? Тийм ээ, мөс. Мөсний нууц түүх. Хүн бүрл нэг удаа ч болов ингэж бодож байсан байх. Эрт цагт хүмүүс мөсийг яаж олж авдаг байсан бол? Яаж хийдэг байсан бол? Яаж хадгалж, яаж хэргэлдэг байсан бол? Тэгвэл өнөөдөр хамтдаа хариуг нь олъё. Хэрв та одоо их хотын төвжрэлд гацсан, эсвэл кофе шопт сунгаа бодол давтаж байгаа бол энэ мөчийг өөртөө хэрэгтэй мэдлэгтэй солилцъя. Харин та машин жолоодож яваа бол анхаарлаа замдаа төвлөрүүлээд энэ түүхийг зүгээр л чихээрээ сонсоорой. За, түүхээ эхлүүлье. Хөргөгч бий болохоос өмнө мөс бол ердийн зүйл байгаагүй. Эрт дээр үед мөсийг гэртээ хэрэглэн гэдэг тансаг амьдралын бэлэг тэмдэг байлаа. Хүйтнийг бий болгох ухаан байлаа. Түүнийг хүрвэж, хадгалж, хамгаалах бүхэл бүтэн сүлжээ байлаа. Харин халуун орны бүсэд бол бүр сонирхолтой. Мөс гэдэг бараг л ид шидийн зүйл мэт санагдана. Тэгэхээр өнөөдөр бид нэг л энгийн асуултанд хариу авна. Цахилгаангүй, хөргөгчгүй үед хүмүүс мөсийг яаж олж авдаг байсан бол? Ялангуяа халуун орны бүсэд хүмүүс яадаг байсан бол? Учир нь түүхийн ихэнх хугацаанд мөс гэдэг зүйл бол товч дараад авчих зүйл биш. Мөс гэдэг хайж олдог, хийж бүтээдэг, худалдаарч зөөдөг, хамгаалж хадгалдаг зүйл байжээ. Мянган жилийн турш хүмүүс үндсэндээ 3 аргаар мөстэй болдог байв. 1-р арга, өвлийн мөсийг авч 100 хүртэл хадгалах. 2-р арга, шүн, физикийн хүчээр мөс хийх. 3-р арга, мөсийг тээвэрлэн зөөх, уулын өндөрлгөөс, эсвэл бүр далайг гатлан, өөр твээс. Хамгийн энгийнээс нэг хий. Өвөл мөс бол байгалийн бэлэг. Гэхдээ тэр бэлгийг 100 хүртэл хадгалж чадна гэдэг өөр ухаан. Хойд хятадд өвөл маш ширүүн, зун нь маш халуун. Тиймээс хүмүүс өвлийн мөсийг гол мөрөм, нуураас тайран авч, дараа нь газар доорх мөс хадгалах зориулалтын зойронд зөөн хадгалдаг байжээ. Энэ бол зүгээр хийчихэд хадгалчихна гэсэн үг биш. Нарийн ухаан байсан. Санаандаа нэг тийм олирлхийн зай хураагаар гэж боддоо. Өвлийн цэнэглээд зун нь ашиглана. Мөсний зорийг ажилуулдаг гол нууц нь гүндээ биш, хийцтэй байсан. Дулаан тусгаарлалт, агаарын урсгалыг хянах. Хамгийн чухал нь ус зайлуулах систем. Учир нь хайлсан ус бол хамгийн том дайсан. Хэрв ус мөсний дэргэд тогтвол мөс илүү хурдан хайлж бүх нөөц сүүвч мэднэ. Тиймээс мөсөө давхарлан өрөөд байгалийн дулаан тусгаардагч материалаар хамгаалаад хайлсан усыг доош нь урсгаж зайлуулдаг байжээ. Гэхдээ нэг бодит үнэмгүй. Мөс хүн бүрт адилхан хүртээмжтэй байгаагүй. Ихэнх айлд өдөр тутмын хэрэглээ болж чаддаггүй байсан. Харин ордон дээд сүдэд бол мөс гэдэг. Тав дух, сэрүү цүлэх, хүүтэн ундаа зарим хүнсийг арай удаан хадгалах боломж гэсэн үг. Тэгэхээр 1-р арга бол өвөлтэй газар өвлийг хураагаад газар дор нууна. Одоо боломжгүй мэт санагдах газар руу очие. Сүл, Персүүд ягчил гэж нэрлэгдэх байгууламж барьдаг байсан. Том бөмбөгөөрөө нь газрын гадаргууд харагдана. Харин хадгалалт нь газрын гүнд. Зузаан хан, их хэмжээний дулаан тусгаарлалт, агаарын ухаалаг урсгал, цөлийн нөхцөлд ажиллах архитектур. Цөл нэг нууцтай. Өдөр нь шатам халуун байсан ч шөнө нь огцом сэрүүсэж чаддаг. Цэлмэр тэнгэртээ шүн дулаан маш хурдан алга болдог. Тиймээс ягчил бол зүгээр нэг агуулах биш. Эртний пассив хөрвөлтийн машин байсан гэж болно. Барилга өөрөө мөсийг 100 дуустал хадгалах боломж өгч, зарим нөхцөлд хамгийн хүүтийн шөнүүдэд мөс үүсгэд ч тусалдаг байжээ. Энд нэг зүйл ойлгогдно. Эртний хүмүүсийн технологиг бүтээхэд цахилгаан хэрэггүй. Хэдэнд ажиглагт хэрэгтэй, материал хэрэгтэй, төвчээр хэрэгтэй. Энэ итгэлийн шүний мөс гайхалтай арвигт. Одоо энэ хэсэг яг л эд шид мэт сонсогдно. Энэ итгэхийн зарим бүсэд хүмүүс хөлдөөгчгүйгээр шөнөөр мөс үсэрдэг байв. Тэр ч байтугай 1775 онд энэ аргыг ажиглаж бичиж үлдээсэн баримтч бий. Арга нь үндсэндээ энгийн боловч ухаалаг. Өргөн задраа талбай сонгоно. Заримдаа гүйхэн нүх ухна. Газрын доороос дулаан дээшлэхийг багасгахын тулд хуурай ус, ургамлын иш зэрэг материалаар доод талыг тусгаарлана. Дараа нь олон тооны гүйхэн, сүрхэг шавар сав тавина. Сүрхэг шавар чухал. Ус баг багаар шүүрч уурших үед ууршилт дулааныг иддэг.
Үүнийг шөнийн тэнгэр рүү дулаан засарч алдагдах үзэгдэхтэй нийлүүлбэл ус заримдаа хөлдөх хэмжээнд хүрч чадна. Орой ус хийж өрхөн. Нар мандахаас өмнө нимгэн мөсөө түүн. Их том мөсөн блок биш, нимгэн мөс. Тэгтээ хангалттай их хэмжээгээр хийвэл хэрэглэж болно. Нийлүүлсэн мөсөө сүрэл, давуу зэргээр тусгаарлаад илүү гүн нүхэнд хадгална. Өөрөөр хэлбэл тэд мөсийг давхраар нь үйлдвэрлэж байсан гэсэн үг. Энэ бол 2 дугаар арга. Шөнийн цагт физикийг ашиглаад олон удаа давтан хийж мөсний хэмжээгээ нэмэх ухаан. Одоо хамгийн түгээмэл ташаа ойлголтыг задлая. Халуун оронд ихээр хүмүүс мөс байдаггүй гэж боддог. Гэхдээ дэлхий ингэж ажилдаггүй. Халуун орны бүс гэдэг нь нарны өнцөг. Харин мөс байгаа эсхийг өндөршил шийдэж чадна. Өндөршил нь өргөргөөс хүчтэй байж болно. Тиймээс экваторын ойролцооч өндөр ууланд мөсөн гол оршиж чадна. Олон халуун орны бүсэд хүйтнэн дээрээсээ бууж ирдэг. Цастай өндөрлөг, уулын даваа, мөсөн гол. Тэгээд гол асуулт нь мөсийг халуун руу яаж зөөдөг вэ? Хариулт: хурд, дулаан тусгаарлалт, логистик. Дэлхийн олон газар мөс цасыг уулнаас доош дулаан тусгаарлах материалаар боож, аль болох хурдан зөөж, хамгийн сэрүүн байгууламжид шууд хадгалдаг байсан. Яагаад гэвэл мөс бол зүгээр тав тух биш. Мөс бол нэр хүнд. Мөс бол хүч. Мөс бол хамгийн халуун улиралд бусдын хийж чадахгүй зүйлийг хийж чадна гэсэн үг. Тиймээс халуун орны бүсэд нэг шийдэл энгийн: өвгийг уулнаас зээлэх. Өвгийг далайг атлуулан импортлох. Мөсний худалдаа. Дараа нь хүмүүс бүр томор сэтэж эхэлсэн. Хүн мөсийг зүгээр зөөсөнгүй. Мөсийг тээвэрлэж худалдааж эхэлсэн. Энэ түүхийг хамгийн алдартай болгосон нь Бостоны худалдаачин, мөсний хаан хэмээн алдарсан Фредерик Тюдор байв. Тэр хүн 1806 онд Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужид хураасан мөсөө Карибын тэнгисийн Мартиник арал руу усан онгоцоор авч явж туршсан гэдэг. Харин хамгийн гайхалтай туршилт нь 1833 он. Тухайн үед Тосканы нэртэй усан онгоц Бостоноос хөдөлж, өвөл хураасан 180 тонн мөс ачиж 4 сар орчим аялсаар Энэтхэгийн Калькутта хотод хүрэхэд ойролцоогоор 100 тонн нь хайлалгүй үлдсэн байдаг. Удалгүй ийм мөс Америкийн шинэ англи нутгийн нуур цөөрмөөс гарч Калькуттагаас гадна Энэтхэгийн бусад боомтууд Мадрас, Бомбей зэрэг хотуудад тогтмол очдог болжээ. Тюдор 1834 онд Бразилийн Рио де Жанейро руу хүртэл мөс илвээж эхэлсэн тухайж тэмдэглэгддэг. Далайг гаталсан өвөл цаашаа улам хол явжээ. Тэр үед мөсийг тээвэрлэхэд нэг жижиг нууц байсан. Мөсийг нягт өрж, гадуур нь модны үртэс, сүрэл зэрэг материалаар зузаан тусгаарладаг байр. Мөсийг авч ирсэн газарт нь ч бас мөсний байшин, мөсний агуулга барьж дулаанаас хамгаалдаг болсон. Европт ч мөсний худалдаа тархаж эхэлсэн байна. Жишээлбэл Их Британий хатан хаан Викториягийн хаанчлалын үед Лондонд эхний жилүүдэд Америкийн Массачусетсийн Венхам нуурын мөс нэр хүндтэй байж, харин 1850 оноос Норвеги улс Лондон руу мөс нийлүүлэгч ол их усүр болж эхэлжээ. Ингээд нэг хэсэгтээ өвөл гэдэг бараа болж, мөс гэдэр тансаг хэрэглэхээс аажмаар өдөр тутмын хэрэгцээ рүү ойртсон юм. Мөс юунд хэрэгтэй байсан бэ? Одоо ахуйн хэрэглэхээр үгээ буцъя. Түүхийн ихэнх үед энгийн айлд мөс өдөр тутмын хэрэглээ байгаагүй. Гэхдээ мөсийг авч хэрэглэж чаддаг байсан газар бүрт хэрэглээ нь биднийхтэй төстэй байв. Хүйтэн ундаа, сэрүүн амттан, мөстэй амттан, зарим хүнсийг арай удаан хадгалах. Хамгийн халуун үед мөсөө ойр байлгаж өрөөг сэрүүцүүлэх. Зарим тохиолдолд эмчилгээний эсвэл ясваллын хэрэглээч байсан. Бүр эртний Грект хүртэл дарсыг цасаар хөргөх зориулалттай тусгай сав хэрэглэж байсан гэдэг. Хүмүүс цаг үргэлж нэвэл зүйлийг хүсдэг байсан. Халуунаас төрч болов ангиж ирэх, бас амттай сэрүүн зүйл уух. Байгалийн мөсний үеийн төгсгөл. Эцэст нь мөс улирлын гайхамшиг байхаа болсон үе ирнэ. 1800-ны сүүл, 1900-ны эхээр механик хөргөлт үйлдвэрээс эхэлж, дараа нь хотууд, бизнесүүдээр дамжин, эцэст нь айл өрхүүд рүү нэвтрэн орж иржээ. Ингээд мөс хийх нь баталгаатай болсон, хүссэн хэмжээгээр болсон, улирлаас үл хамаардаг болсон. Тэгээд энэ өөрчлөлтөөр дэлхий өөр болсон. Хүнс удаан хадгалагдана. Хотууд өөрөөр хөгжинэ. Ангаах ухаан өөр төвшөнд гарна.
ахуйн амьдрал улирлаас бага хамааралтай болно. Тиймээс мөсний түүх бол зүгээр нэг сонирхолтой баримт биш. Энэ бол дэд бүтцийн түүх, инженер технологийн түүх, худалдаа логистикийн түүх, тав тух хэвийн зүйл болж хувирсан түүх. Тэгэхээр дараагийн удаа мөс аяганда жингэнэн дуурахыг сонсохдоо та яг юуг сонсож байгаагаа санаарай. Халууныг ялах гэж хүмүүс мянган жил оролцсон тэр түүхийг газар доорхцоор, цөлийн бөмбөр ордон, шөнийн тэнгэрийн физик, уулын зөөвөрлөгт далайр гаталсан өвөл. Одоо би танаас асууя. Аль арга нь хамгийн ухаадаг санагдав? Хятадын мөсний зойруу, Персийн ягчил уу? Энэ тэггийн шөнийн мөсний арга уу? Эсвэл далай гатлуулсан мөс авчирсан худалдаа юу? Сэтгэгдэл хэсэгт бичээд үлдээлээрэй. Хэрвээ таалагдсан бол лайк дарж, subscribe хийж сувгаа дагаад дараагийн дугаараа алгасахгүйгээр сонсоорой. Хэрв та их хотын төвжирэл донд, холын замд, эсвэл кофе шопт суухдаа сонсоод шинэ мэдлэл авч чадсан бол танд баяр хүргэе. Төвжирэлч бай, кофеч бай. Өнөөдөр та тэр цагийг мэдлэг болголоо. Дараагийн удаа ямар түүх сонсмоор байна? Комент хэсэгт бичээрэй. Дараагийн түүхээр уулзъя. Баяртай.